Хүн соронз Лев Таулин 1930 он төрсөн Малайз улсын иргэн Лев Таулин биедээ металл битүүдийг нааж чаддагаараа соронзон хүн хэмээн алдаршжээ. Тэрээр тус бүр нь 2 кг жинтэй төмөр зүйлсийг биедээ наа 36 кг-ыг тогтоож чаддаг төдийгүй энэ гайхалтай чадвараараа машин хүртэл чирж байжээ. Машиныг холбосон төмөр гинжийг биедээ наа энэхүү үйлдэлээ хийсэн байна. Түүний энэ чадвар 3 хүү 2 ачт нь удамшсан аж. Эрдэмтэд Леви энэ гайхамшигын учрыг тайлж чадаагүй юм. Малайзын иргэн тойрон соронзон талбай байхгүй. Дээр нь түүний арьс бусдын адил хэвэн аж. Тэрээр 2013 онд таалал төгссөн байна. Зэрлэг амьтан номогдогч Кевин Ричардсон. Өмнөд Африкийн Аратан амьтан судлаач Кевин Ричардсон Аратны хаан Арслан хүртэл номхруулж өөрийн гэр бүлээн болгож чадсан гэдгээрээ дэлхийн нийтэд алдартай. Зэрлэг догсшин амьтдыг өөрийн гэр бүл болгож өдөржин шүнжин хамт байх төдийгүй хамт усанд орж унтаж бүр хамт хоололдог гин. Гепард леопардч түүнийг өөрсдийн нэг шигэн хүлээн авдаг. Урдчлэн төсөөлөх аргагүй ааш зантай им цөөвөр чон хүртэл гөлгнүүдийг нь гар дээрээ авахад түүн рүү дайрдаггүй байна. Аратан амьтдыг номгдогч Ричардсон үүнийгээ зүн бүлэгтэйгээ холбон тайлбарладаг. Кевин хэлэхдээ хэрвээ ямар нэг зүйл биш байна гэдгийг мэдрвэл би хизээч Аратанд ойртдаггүй. Бас ямар нэг саваа мод олос хэргэлдэггүй. Хамгийн гол нь асар их дэвчээр хэрэгтэй хэмээжээ. Бүлтгэр нүдэд Клаудио Пинто. Бразилийн Белу Оризонти хотын иргэн 58 настай Клаудио Пинто нүдээ өргөж 4 см хүртэл бүлтийлгэн гаргаж чаддаг. Энэ нь нүднийхээ 95%-ыг ухархаанаасаа гаргаж чаддаг гэсэн үг юм. Тэрээр энэ чадвараасаа болж хүн сон хэмээн алдаршжээ. Энэ нь амьдралд ямар ч хэрэгцээгүй чадварч гэлээ маш содон харагддаг. Тийм ч учраас Клаудио нүдээ бүлтийлгэж мөнгө олдог болсон байна. Хилээрэн харагч Бен Андервуд. Бен Андервуд 3 настайдаа хараагүй болсон ба эмч нар торлогийн хавдар гисэн онш тавьж 2 нүдийг нь мисцаслын аргаар гаргаж авчээ. Гэвч тэр бусад хараагүй хүмүүсийн адил таяг тулж хязгаарлагдмал байдлаар амьдраагүй юм. Тэрээр өөртөө нэгэн гайхалтай чадварыг бий болгон хөгжүүлжээ. Энэ нь тагнаагаа дашиж үүнээс гарах цуураагаар зам болон объектын байршлыг мэдрэх явдал юм. Яг л сарьсан багийнхан шиг. Үнэхээр хачирхалтайч тэр энэхүү чадварыг эзэмшиж чадсан байна. Бен сагсан бөмбөг, хөл бөмбөг, гүйлтийн зам, скейтер гулгах, дугуй унах зэрэг чадварыг эзэмшсэн ч 2009 онд хорт хавдрынхаа улмаас 16 настайдаа нас баржээ. Супер самурай Исао Мачи. Исао Мачи 1973-ны 8 сарын 20-нд Япон улсын Каваниши хотод төрсөн. Энэ самурай гайхалтай хурдан шалмгаа хөдөлгөөн, хурц хараатай ээж. Тэрээр агаарт нисч явах юу ч эрт сэлмээрээ алдалгүй зүсч чаддаг бөгөөд нилээд хідэн генси рекордыг эзэмшдэг аж. Үүнд 3 минутанд хамгийн их сүрэл завьчихсан. Хамгийн хурдан буюу 820 км цагийн хурдтай тенсийн бөмбөгийг завшиж чадсан зэрэг чадварууд нь багтдаг аж. Мөн тэрээр бууны өрлөн сумыгч алдалгүй завчиж чаддаг ба завхны үзүүр дээр үдгсэн ширхэг будааг дундуур нь хуваан завчиж чаддаг сэлэмний хаан аж. Хамгийн хүчрхэг шүттэй хүн. Малайзын иргэн Рата Кришна Вэлу бол хамгийн хүчрхэг эрүүтэй хүн юм. Тэрээр 2007 оны 8 дугаар сарын 30 буюу Малайзын тусгаар тогтнолын өдөр шүдэрээ 297 тонн жинтэй 6 вагон бүхий галт тэргийг 2.8 м газар чирж генси рекордыг шинжлэн тогтоосон юм. Нутгийн хүмүүс энэ супер эрийг шүдний хаан гэж нэрлэдэг аж. Вэлу цагаан хоолтон бөгөөд яаж ийхүү шүдэрээ ийм хөнд зүйлийг чирж чадаад байгаагийнхаа шалтгааныг бясалгалтай холбон тайлбарласан юм. Тэрээр өдөр бүр 250 кг жинтэй эд зүйлийг 25 км газар чирж дасгал сургуулилт хийдэг аж. Өндөр халууныг дэвсвэрлэгч Кау Конин. Финланд улсын иргэн Кау Конин бол маш өндөр температурыг дэвсвэрлэж чаддаг хүн гэдгээрээ алдартай. Тэрээр сауны дэлхийн авраг шалруулах тэмцээний 5 удаагийн авраг юм. Уг тэмцээний тамирчид 110 хэмийн халуунд саунд өрсөлдөх бөгөөд 30 секунд тутамд саун доторх 100-нд хагас литр ус нэмдэг байна. Ингээд хамгийн сүүлд үлдсэн хүн нь ялагч болдог юм.
Кауконы 2010 оны тэмцээний үеэр арьс, хоолой болон бөөрөндөө хүнд гэмтэл авсан байна. Харин түүний өрсөлдөгч Оросын холбооны улсын иргэн Владимир Ледизенский нас нөхчсөн байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн чи шархаа даалгүй нас барсан бөгөөд 3 дугаар зэргийн түлэгдэлтэй байжээ. 15 орны 130 гаруй тамирчид оролцдог уг тэмцээн 1999 оноос хойш эхлэн 2010 онд инхүү төгсгөл болсон байна. Нэвтрхий толь Кимпек. Америкийн эрдэмтэн Кимпек амьдралынхаа хугацаанд нийт 12,000 гаруй ном уншсан бөгөөд гайхамшигтай тэдгээр номуудынхаа 98%-ийг сандаг байсан гэжээ. Тэрээр ном уншихтаа хизээч нэг дигэнгүй уншдаггүй бөгөөд гол зүйлсийг нь төвөрлөн гүйлгэн уншдаг байсан гэнэ. Уншсан номон доторх улсын зип код, хүний нэр, төрсөн он сар өдөр гэд бүхэл зүйлсийг асуухад нэгд нэгэнгүй хариулдаг супер тарихтай хүн байсан гэж. Ийхүү түүнийг 100-ны хамгийн гоц ухаантан нэвтрхий толь хүнээр шалгаруулсан юм. Жаспрет Синх Калра. Жаспрет Синх Калра 1999 оны 8 сарын 30-нд Энэтхийн Пунжаб Люхийн над төрсөн. Тэрээр гайхалтай уян хатан бөгөөд 12 наснда йогоор хичээлж эхэлсэн байна. Калра толгоогоо 180 градус эргүүлж чаддаг бөгөөд мөр гар гээд бусад мөчөөж бас эргүүлж чаддаг байна. Калра дэлхийн 5 дахь хамгийн уян хатан хүн бөгөөд чадвараараа 2 жагсдаг юм. Түүнийг энэ чадвараар нь эрзэний хүн хэмээн хочилдог бөгөөд тэрээр ТV шоуны од ажээ. Хөгжим харагч Артур Линтхэн. Америкийн физикч Артур Линтхэн 1942 онд төрсөн бөгөөд эгшиглэж буй хөгжмийн аяыг нүдэрээ таньж уншиж чаддаг гэнэ. Түүний нүдэнд хөгжмийн ишгүүд өнгөөр ялгаран харагдаг бөгөөд үүнийг уншиж тухайн зохиолч өөрийн аялгаугаар юу илэрхийлэх гэснийг ч тайлж чаддаг гэнэ. Линтхэн хөгжмийн аяыг хараад 2 секундын дотор таньж чаддаг ажээ. Хамгийн дэсвэртэй Дин Карназес. Карназес 1962 онд Америкийн нэгдсэн улсын Инглвуд хотод төрсөн. 3 дугаар ангиасаа тэрээр гүүх дуртай болсон бөгөөд 12 насны төрсөн өдрөөрөө эмээ өвөөгийнхөө гэрлүү 64 км гүйж очсон байна. Тэрээр 2005 онд унталгүй, зогсолгүй 80 цаг 44 минутын турш 560 км гүйсэн цорын ганц хүн юм. Мөн 2006 онд 50 өөр мужийн марафон гүйлтийн тэмцээнд 50 өдөр дараалан орж байжээ. Өөр олон 10 амжилтын эзэн тэрбээр 2011 онд Диснейлендээс гарч Нью-Йорк хот руу 75 өдрийн туршид 4800 км гүйсэн байна. Ингэхдээ тэрээр өдөрт 65-аас 80 км замыг туулжээ. Эдгээр амжилтуудаараа хамгийн дэвсгэртэй эргэх цолыг хүртсэн билээ. 100 сая өнгө ялгаж хардаг эмэгтэй. Австралийн зураач бүсгүй Концета Антико 100 сая өнгө ялган харж чаддаг ажээ. Харин энгийн хүн 1 сая орчим өнгө ялган хардаг ба 3 конусын буюу улаан ногоон хөх өнгөл хардаг. Бусд нь эдгээр өнгөнүүдийн уусал аж. Харин уг бүсгүй 4 конусаар хардаг бөгөөд уг бүтцийг детрохромат гэдэг аж. Хэд хэдэн зүйлийн шувууд, загас, шавж 2 нутагтанд детрохромат харааны хөгжил бий. Харин бараг бүх сүүн тэжээлтнүүд 2 конусын эсний хараатай буюу юмыг зөвхөн хар цагаанаар хардаг гэнэ. Дэлхийд дээрх нийт эмэгтэйчүүдийн 2-3% нь ийм төрлийн хараатай гэж судлаачид үздэг байна.